Шинэ оны минь шинэ жилийн минь бичиж гинүү 5 6 та ийм өөрхөө яолк авсан. Тэгээд энийг энэ дээрээ тавьчих. Би яг камерынхаа голд байна уу ер нь? Эний хараа. Нөгөө гавлан чинь бас шинэ жилийн малгай авч гисэн. Хөргөн байгаас тээ. Гой малгай байгаас тээ. Нөгөө гавлаа зөөж жагаад гавлаараа урцгахчаа зөхөж унгаагаад гэрлийн онтраачлаа. За үгийг ариун болд, аяыг ариун болд, дуучин ариун болд гэдэг шиг кино урлагч гэсэндээ яг найруулагч нар ингээ өөрийнхөө киноны бүх юмыг солиотой юм шиг ганцаараа хийсэн тохиолдлууд ерөн зөндөө байдгийн штэ. Өнөөдрийн кино бүр яг тийм кино заяа. Найруулагч нь зохиолоо бас давхар бичиж тэгэнгүүтээ мэдээж өөрөө найруулангуудаа солиотой юм шиг эвлүүлгээ өөрөө хийснэ. Киноныхоо бүх хөгжмийг өөрөө хийгээд за бүр компьютер графикийн сценүүдэд буюу одоо VFX артистаар нь ажилласан байвал яах вэ? Тэр кино нь болохоор 2024 онд нээлттэйсэн. Найруулагч Бенджамин Барфутийн Daddy's Head буюу одоо монголоор орчуулвал жоохон тэнэг гажил юм да. Одоо аавын толгой гэдэг нэртэй гэнэ байгаа байхгүй юу? Хамгийн солиотой нь аавын толгой гэдэг энэ нэр нь яг нэг тийм ямар нэг юмны зүүрлэл энэ төр биш. Нэрнгээсээ л энэ кинон одоо гол дүрийн хүүхдийн маань аавынх нь толгойн тухай гэж ерөнхийдөө хэлж болно. Сонин сонсогч магадгүй гэхдээ угаасаа киноныхоо үйл явдал руу оронгоо та нар ойлгочихно дөө. Тэгээ нэр миний нэгж дууссан байлээ. Тэгээ би Unitel барьдаг гэж хэлээд спонсорлогоо transition дчихъя. Unitel-ийн утасны app байж тээ. Ер нь бол хүмүүсийн ихэнх нь яг бүр юм бүрэн потенциалаар нь ашигладаг юм шиг байлээ. Аппликейшн дотроос авчиж болох үйлчилгээг заавал аль нэг салбар дээр нь очиж авах гэдэг те. Заавал салбар дээр очих шаардлагагүйгээр аппараа утасны төлбөрөө төлсөн болвол төлбөрийн задаргаагаа нарийн харах, за бас баримтаа холбоод автоматар бүртгүүлэх, өөрийнхөө үндсэн имэйлийг холбонгуудаа яаралтай тохиолдлуудад буюу PUK код авах, дугаарыг нэр шилжүүлэх гэх мэтчлэн айгүй олон үйлчилгээнүүдийг утасны аппликейшн дотроос авах боломжтой байдаг. Тэгэхээр манайхан дунд те Unitel-ийн хэрэглэгчд байх юм бол утасны аппликейшнаа одоо бүрэн утгаар нь ашиглаж сайхан хэвшээрээ. Зүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харцан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань нэг 20 гаруй насны Исаак гэж залуу мангар том тансаг үнэтэй байшинд гаднаас орж ирэнгүүтээ яагаад чим агаарчуултын хоол гэх юм болоо да одоо нэг энийг юу гэмдэ нэг ийм юм руу гөлрөөд сууж байгаагаар хэлж байгаа. Бага насныхан дурсамжтай л холбоотой юм шиг байлээ. Дараа нь шууд бага нас руу шилжээд Исаак маань хойд ээж Лаурагийнхаа хамтаар эмнэлэг рүү орж ирж идэг. Эмнэлэг рүү орж ирж байгаа шалтгаан гэх юм бол Исаакийн аав нь машины осолд ороод амьд үлдэх магадлал асар багтаагаар эмнэлгийн орон дээр сэхэнд орцсон ухаангүй хэвдэж байгаа гэдэг шалтгаан. Өөрхийн мэндгээ энэ маягаараа хэд хоног амьд байж байгаад яалтчгүй л өвчнөө дийлэхгүй сүулдэ нас урах нь ойлгомжтой. Аавынх нь өхвөл Исаакт ч хэцүү байгаа, Лаураад ч бас хэцүү байгаа штэ тий. Ядчил Джеймс гэдэг байхгүй тэр аавын тий. Нас урахаас өмнө гэрээслэл үлдээхтэй өөрийнхөө цогцсыг гэртээ нь ойрхон байрладаг хувийн цэцэрлэг түрээлэндээ тэгснээ бүр өмнөх ихнэр Сюзаныхаа болсны яг хажууд хамтд нь оршуулах хүсэлт гаргасан юм байлээ. Нөхөр чинь нас барснаа ээксийнхээ болсны хажууд өөрийгөө боштуулах гэж оршуулуулах гэж байна гэхээр бас сонин штэ тэ яалчгүй. Гэтэ тэр яг бас нэг мэдээ байдаг нь Джеймс өөрөө угаасаа бас маш амжилттай архитектор байсан болохоор нэлээд олон үл хөдлөх хөрөнгөтэй, мөнгөтэй, каштай хүн байсан юм байлээ. Тэгээд тэр хамаг хөрөнгө нь одоо байгаа хууль ёсных нь эхнэрт буюу Лаурад л өвлөгдөж ирж байгаа болж таардаг. Тэрнээс гадна хэрвээ Лаура өөрөө хүсэх юм бол заавал Исаакийг өсгөх гэдэг шаардлага байхгүй. Зүгээр л Исаакийг асрамжийн газарт өгөөл хамаг мөнгө аваад ганцаараа нүүцэн ч болох юм байлээ. Гэтэл Лаура мэдээж тийм муу хүн биш. Хичнээн Исаак өөрөө надад дургуйч гэсэн энэ хүүхдийг би асрамжийн газарт өгчхөөд юу бодож амьдрах юм бэ? Би өөрөө энэ хүүхдийг өсгөнөө гэж шийдэж байгаа. Угаасаа Исаак нэрнгээсээ л бүр яг яалчгүй Лаурад нилээн дургу байхгүй юу? Лаура, Джеймс хоёр гэрлээд хэр удсныг ясаа мэдэхгүй ч гэсэндээ хөдлөшгүй үнэн болвол Лаура Исаактай өөрийнхөө хүүхэд шиг харьцах гэж чадлаараа л хичээж исэн. Харин Исаак болохоро анханасаа Лаураг ээжигээ гэж зөвшөөрөхгүйгээр жоохон хүүдэг хүндий дургу байсаар ирсэн гэх юм уу да. Маргааш нь Самуэль гэж нэг Джеймсийн хар багын бараг цор ганц бэйстийн гэж хэлчихэж болохоор залуу тэдний дээрэттэй Лаурад жоохон ч гэсэн сэтгэлийн тэнхээ өгөхгүй л байж байгаа юм шиг байлээ. Чаваас яж итлээс энэ Самуэль өөрөө эхнэрээсээ салаад хоёр хүүхдээ өөр дээрээ аваад үлдсэн ганц бие аав хүн болж таардаг ямар хэцүү бэ тусаараад. Исаак яг өнгөцгөө харахад юугаач мэдхгүй жоохон хүүхэд юм шиг хэрнээ. Аавынхаа үхлийг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй аав амьд байгаа. Би мэдэж байна энэ төр гэд
бүр нэлээл тогтургүй сэтгэл зүйтэй байгаа нь ойлгомжтой. Ямар ч тач маргааш нь Лаураг сэрэхэд гинт яг хажуугийнх нь ойд гал гарсан юм шиг бүр амар утаа энтер суунагалзаад шууд гал команд дуудсан чинь нөгөө дүүлийн ирсний дараа утаанд байгаад байгаа ирнэ. Ямар нэг юм гал гарсан шинж тэмдэгтэй юм юу ч тэр ойгоос нь олдохгүй. Ер нь л зүгээр ямар ч юм шатаагүй. Гэхдээ зүгээр л юм одоо агаараас зүгээр утаа баг гараад ирсэн юм шиг тийм шинжтэй байж дээ. Тагаас нөгшин за ямар нэг юм шатаагүй байна. Зүгээр л утаа гарсан байна гэж яваад өгдөг. Зүуд байсан юм шиг байлээ. Маргааш нь өнөөх гэрийнх нь хажуудах цэцэрлэгт Джеймсийг аль биесээр оршуулж дууссаны дараа Лаура уг нь бол бас гайгүй тэсэл байгаа штэ тэ тэсэлээсэн штэ тэ. Гэхдээ сүүлийн үед бүр ингээ зүүдлээд байгаа зүүднүүд нь заваас яг аль бие осны оршуулга энтер нилээл сэтгэл санаанд нь нөлөөлөөд солиотой юм шиг хүн амир чанга дуу тавьчихгуудаа тасартлаа вайн уух маягаар өөрийгөө жоохон сатааруулж идэг. Тэгээд Исаак сүулдэ би унтмаар вэ штэ гэд өрөөнөөсөө хараад ирсэн чинь тэдний Бэла гэдэг нэртэй нохой яагаад ч юм нэг юм руу бүр хүн амир хуцаад байдгийг. Юу руу хуцаад байгаа юм бэ? Хуцгаа болооч дээ гэд хуцаад байгаа зүг рүү харсан чинь гал тогоонд нэг юм яг юу гэдгийг сайн мэддэхгүй хар өнгөтэй одоо юу гэмтэй та нар өөрсдөө ингээ харахгүй нэг юм сонин дөрвөлжин юм шиг хэлбэртэй нэг юм байж идэг. Хамгийн эвгүй тэр нь гэнэт хөдөлж зугатаагаад Бэла араас нь хөөжгүйсэн ч нэг өрөөнийх нь цонхыг хаглаад зугатаацсан байдیں۔ Лаура тэр цонхоо хальт битүүлээд ямар нэгэн амьтан л ороод ирсэн байсан байлгүй дээ. Гингүүтээ Исаакийг айгаад байсан болохоор нь хамтдаа унтахад Исаак бас яг зүүдэндээ нэг юм хар царайтай аавтай төстэй хүн яг аавынх нь хоолоогоор Исаак гэж дуудаад байна гэж зүүдэлж сэрдэг. Маргааш нь Самуэль тэднийд дахиад ирэхэд Лаура бол одоо тэр нэг хар юмыг зүгээр амтан л гэж бодоод байгаа юм шиг байлээ. Исаак болохоор тэр амтан байгаагүй. Туранхай урт хар биетэй хүн байсан л гэдэг. Нэрнгээс л тэр нэг юм нэм туранхай хар биетэй хүн байсан гэдэг нь үнэн. Яагаад тэгэхээр яг тэр шөнө нь бүр дахиад одоо тэ дараачийн маргаашийн шөнө гэсэн үг шүү дээ. Нөгөө юм нь дүрээрээ Исаакийн орны хажууд ирээд зогсцсон. Тэгснээ бүр яг аавынх нь хоолоогоор Айсак гэд өөрийнх нь нэрийг дуудснаа миний хүү аавтайгаа уулзмаар байвал ойроо хүрээд иргэсэн байж идэг. Тэгээд хоолой айгүй эвгүй заяа би танад сонсгоё. Маргааш нь Исаак гадуур салхилж явж байхдаа ой наа талын бутан дотор нэг л юм байгаад байгаа юм шиг санагдаад исэн болохоор сайн төвлөрөөд харсан чинь нэрнгээсээ л бутан дунд аавынх нь толгой одоо нүүр дүрээрээ харагдчихийдэг. Тэгснээ гинэд дахиад аавынх нь хоолоогоор байж спонсор хэсэг эхлэх гэж байна гэж хэлдэг. За 12 сарын 11 гэдэг энэ өдрийг бүр маш сайн тэмдэглээд авчих заяа. Тэгээд тэр тусмаа 12 сарын 11-ний өдрийн 12 цаг заяа. Ягаад гэвэл зөвхөн энэ 12 сарын 11-ний өдрийн 12 цагаас Son application дээрх Only Son Sale гэсэн цэсэнд ганцхан өдөр iPhone 16, PlayStation 5, ухаалаг тоос сорогч гэх мэтчлэн 16 төрлийн бүтээгдэхүүн 40-с 90% хямдралтай үнээр худалдаалагдах бөгөөд хамгийн түрүүнд худалдаа авалт хийж чадсан 16хан хүн л энэ хөнгөлөлтийг бүрэн эдлэх боломжтой. Эхний 16хан л хүн штэ. Тэгээ манай үзэгчдээс энэ эхний 16-ад нь багтаад ийм өндөр хувийн хөнгөлөлттэй баргаа авчих юм бол би л амар баярлан заяа. Тэгээд за бас нэг санамж байгаа нь юу вэ гэхээр хэрэглэгч тэг болон сонгодог үйлчилгээнийхний эрхтэй байх ёстой буюу аппликейшнээ татаад бүртгүүлээд үйлчилгээний эрхүүдээ нээсэн байх ёстой л гэсэн үг. Тэгэхээр за манайхан дунд бас нөгөө Son аппликейшнээ татаж амжаагүй хүмүүс байх юм бол бас татаад 12 сарын 11-ний 12 цагаас Only Son Sale урамшуулалтаа багтаарай. Исаакийг ингээд аавтайгаа ярьж явах үеэр нь Бэла гарч ирж аав руу дайраад Исаак бас Бэлаг зогсоох гэж оролдоод бүр нэлээл замбраагүй юм болдгийн. Сүүлийн үед угаасаа л хачин авирлаад байгаа болохоор нь Лаура Исаакийг үзүүлэх гээд нэг юм хүүхдийн сэтгэл зүйч авчираад уулзуулсан чинь Исаак аав өчигдөр шин миний өрөөнд орж ирсэн. Өнөөдөр харин би аавыгаа бутан дундаас харсан. Аав намайг онцгой гэж хэллээ. Тэгээд бас өөрийг нь энд байгааг хинч мэдэж болохгүй гэж надад хэлсэн. Гэхдээ аав яагаад ч жоохон өөр харагдчихсан. Аавын ингээд толгойн дүрээрээ байсан ч гэсэн
би энэ жоохон өөр харагдаж ин лээ гэснээр өнөөх сэтгэл зүй чинь аав чинь яг яаж харагдаж ирснийг надад зураад харуулчихаа гэсэн чинь одоо яг энд харагдаж байгаа зургийг зурж өгдөг юм. Тэгээ энэ зурган те яг надад бол нөгөө баяраа ахын Fragile тоглоом дээр гардаг нэг юм дүр байдэн штэ те. Тэрнтэй амар адилхан харагдаад байгаа. Ямар ч л байсан Лаура Исаак хоёр толгоогоо сэргээе агаар амьсгалъя гэж шийдэнгүүтээ ойн дундуур нэлээд удаан алхасны эцэст ой дундаас нэг юм урт шиг ч гэх юм уу майхан шиг ч гэх юм уу юу гинэгдэ нэг юм модоор хийцэн амар том гэж хэлж болохоц байшин шиг юм олоод очичдаг. Тэгснэ Исаак солиот юм шиг энэ аавын надад барьсан байшин нь байна. Ойроо хүрээд иргэсэн нь ийм учиртай байсан юм байна гэснээр шууд дотгошоо орох гээ заяа. Тэгээ Лаура дотор нь юу ч байж магадгүй штэ орж болохгүй гэж зогсоох гэж оролцсон ч Исаак сүултээ бүр уурандаа Лаураг шанаадаж авч маваад нилээл эвгүй юм болтгий. Улмаар оройн Лаура Самуэль руу залгаад чи надад нэг юм аваад ирж болох уу гэж дуудангуудаа хамгал сэтгэлээ уудлаад ярьж байгаа юм. Уг нь бол Лаура Робертоос өвлөгдсөн хамаг мөнгө аваад тарчиж угаасаа болно шүү дээ. Гэхдээ хүн чанарын зулгаагаад Исаакийг өсгөх гээд хичээсэн ч үнэхээр дийлэхгүй юм шиг байна гэдэг одоо тэр тухайгаа л Самуэльд ярьж байгаа юм байлээ. За тэгээд дээр авчруулсан юм нь болохоор хүүхдийн өрөөнд тавьдаг нууц камер байсан болж таардаг. Исаакаас бас яг тодорхой хэмжээнд айгаад байгаа болохоор хараа хяналтандаа байлгахыг хүссэн болж таарж байгаа байхгүй юу. Тэрнээс гадна Самуэлийг явах чахт нь Бэла хаалгаар гарч ойр үгүйгээд яг нөгөө модон байшинг олоод очиж байгаа байхгүй юу. Дотор нь нэг л юм байгаад байгаа юм шиг байлээ. Тэгээ Бэла бүр үүдэнд нь нэрчээд зогсолтгүй хуцаал эдгий хуцаж хуцсныхын эцэст энэ удаад Исаакийн аавынхын толгой биш Бэлагийн өөрийнх нь толгой байшин дотроос цуугаад гараад ирвэл яах вэ? Тэгээ тэр хоёртой нэгнийхээ эсрэг хуцаж байгаад сүултээ сайхан алалцснаа. Зодоонд мэдээж Бэла ялагдaltaгүй яах вэ? Маргааш нь ойгоос холгүйхэн юучгүй нядлуулаад өгцөн цогцсыг нь Лаура Самуэль хоёроо олж байгаа юм. Малын эмчээ хэлж байгаагаар болохоор ямар нэгэн амтан энтерт алуусан гэхээсээ илүүтэй хутгалуулж одоо хутгаар алуусан бах магадлалтай гэж хэлснээр Лаура шууд л хамгийн түрүүнд Исаакийг сэжгэлж идэг. Яаж итл Бэлаг оршуулах гээд Робертийн оршуулга руу очисон чинь оршуулганых нь хажуугаар байсан хамаг цэцэг энтрийг боснуулаад алаад бүр амар болгоцсон байдаг байхгүй нэг хүн те. Тэгээ шууд угаасаа Исаак те аавынхаа хүлтэй санал нийлж чадахгүй байгаа болохоор булшиг нь боснуулаад аавыгаа гэж хараад байсан одоо тэр юм руу дайраад байсан нохоогоо бас алдсан юм байна л гэж Лаура дотроо overthink хийж байгаа. Гэтэ яг үнэндээ Исаак алаагүй штэ те. Ямар ч л байсан оройн дахиад нэг удаа Исаак дээр аав нь ирдэг буюу өрөөний нь агааржуулагчийн хоолойн дотроос эхлээд шууд Бэлагийн толгой цуугаад байдаг байхгүй юу? Бэла чи амьд байсан юм уу гэд агааржуулагчийн хоолой руугаа шахаасан чинь аав нь дүрээрээ сайхан ингээд өөдөөс нь өнгийцэн байжилгүй яах вэ? Лаурад битгий итэг, Робертэд ч битгий итэг. Тэд нар чамд дандаа л худлаа ярина. Аавдаа л итэг. Аав нь ой дунд чамд байшин барьсан. Битгий нааша ороод ир. Гэд байж хахад нь Лаура өнөөх өрөөнд нь байрлуулсан камер руугаа харахтаа хэсэгхэн хугацаанд агааржуулалтын хоолойн дотроосоо одоо тэ нас барсан нөхрийнхөө царайг хараад шоконд орчтой байгаа өстэй. Хамаг хурдаараа л явж ороход угаасаа нөгөөх нь айл хизээний гараад явцсан байлгүй яах вэ? Хүүхдийн сэтгэл зүй чинь дахиад нэг удаа эрэхтэй тэ өмнө нь эрэхтэн зүгээр хүн л галзуурсан байсан бол одоо эрэхтэн ээж нь бас нэмээд галзуурсан юм шиг харагдаж байгаа штэ тэ галзоо. Угаасаа л тэгээ эм чинь ойлгохгүй байгаа болохоор Лаурад бас амар хэцүү байх нь ойлгомжтой. Тэгээ яаж итл бас хэдэн ундаг вайн нууцсан халамцуу байсан болоод ч тэр юм уу солиот юм шиг Самуэлийг барьж аваад үнсээ идэгдэг. Тэгээ тэрийг бас Исаак харчтын тусаараа тэгэл шууд амар уурлангуудаа ойр өгөөж ороод модон байшингийн урд суунгуудаа та гараад ирэлдэ аава. Энэ хоёрт би итгэхгүй байна гэд хэлсэн чинь зүгээрээ аавынхөө маргааш Робертыг дагуулад манай түрээд ир гэж идэг те. Тэгээ яг хэлснийхэн дагуу Исаак Робертыг дагуулад модон байшин дээр очих нь ойлгомжтой. Модон байшингийн мангасан ч гэсэндээ Робертыг өршөөхгүй нь бас ойлгомжтой. Тэл за Лаура тэ Робертыг ийм болцсон эмнэлэгт ухаангүй өвдөж байгааг нь харангуутаа төвчээр нь эцсийнхээ цэгийг давж за одоо болио би чадахгүй юм байна оо харьяа гэж шийдэж байгаа нь явхасаа өмнө Исаакаас сүүлчийн удаа яг үннээ хэлээрэ гэж хагаад өнөөдөр миний чамтай байх сүүлчийн өдөр маргааш би эндээс явна. Тийм болохоор үннээр нь хариулаарай. Чи аавынхаа булшиг сүйтгэсэн үү? Тийм ээ. Би сүйтгэцээ. Амьд байгаа үнийг булшилж болохгүй үсттэй.
Тэгвэл чи бас Беллаг алаад Робертыг тийм болгосноо? Үгүй. Би яах гэж тэх юм? За тэгээ мэдээж тэр киноны эхлэлд Исаак том болцсон энэ байшиндаа ирчихсэн шүү дээ тий. Айл хизээний энэ байшингаасаа нүүцэн тэгээд нэлээд хэдэн жилийн дараа одоо эргэн дурсах маягтайгаар л хуучин гэртээ ирж байгаа байлээ. Тэгэнгүүтээ яг нөгөө нэг аав нь өнгийгөө дөөдөөс нь харж исэн агаар жуултын хоолоор ширтээ сууж исэн байлээ. Сүүлдээ бүр өнөөх модон байшинг олж очиод өмнө нь орж үзэж байгаагүй болохоор одоо яг зориглоод орж үзэж байгаа болж таарж байгаа нь тэр байшин шиг юм нь дотроо бүр гүнзгий амар том юм байлээ. Дотоор нь явж байгаа Исаак өөрийнхөө баг байхдаа аавтайгаа хуулж исэн зургаа тэндээс олохоос гадна яг нэг юм одоо толгоо нь байхгүй, нүүр нь байхгүй гэх юм уу ийм арга яс болдог. Тэгээд тэр нь яг нөгөө нэг мангасынх нь л яс юм шиг байлээ. Угаасаа нүрээ ингээд өөрчлөөд идэг байсан шүү дээ, тий. Тэгэхээр тэр мангас нь яг тэр өдрөө хутгалуулчаад байшин руугаа яаж иж байгаад сажилж ирсэн ч гэсэндээ байшин дотроо одоо цус алдаад ч юм уу тий үгсэн болж таарж байгаа байхгүй. Тэрнээс гадна дахиад нэг сайхан мэдээ гэвэл Исаак маань Лауратай хамт өөр газар руу нүүж очиод тэгээ тэндээ хамтдаа айгуу гоё аз жаргалтай амьдраад айгуу аз жаргалтай байгаа юм байна лээ. Тэгснээ бүр амар хөөрхөн тэгээ дотн болцсон Исаак бүр Лаураг ээжээ гэж дуудаж идэг. За тэгээ кино маань энэ төрөйд өндөрлж байгаа. Тэгээд энэ кино маань 1 цаг 26 минут буюу 86 минут юуртай кино байсан. Тэгээ миний тоосноор бол нийтдээ 9 зочиод гэсэн үг байсан. Тэгэхээр хэрвээ та энэ киног үзэж байгаа бол дунджаар 955 минутанд нэг удаа зочих нэ. За тийм байна. Тэгээ өнөөдөр минь бичлэгийн төрөйд өндөрлж ийн хэдүүлээ угаасаа дараачихсан бичлэгээр тун удахгүй уулзсан. Шинэ жилээ сайхан гаргацгаагаар авдаггүй шинэ жил болох гэж байна. Вүү тэ би бол амар гоё баяртайгаа амар гоё шинэ жилд ер нь бол амар дуртай тэ шинэ жилийн тухай бодонгууд л амар гоё ингээд дотроос огшоод идэг тэ. Вүү тэ тийм байна да. Дараачихсан бичлэгээр тун удахгүй уулзъя. Хайртай шүү. За. Сайн байна. Гоё зүг зүдлээрээ. Бай бай.